За сайн байцгаана уу? Удаан хугацаанд идэл уулзсангүй. Өнөөдөр бид нэр Invisible зурлалын 2 дахь зурлыг эхлүүлэх гэж. За энэхүү Amazon-ы шоуун дээрс яг зохиолоос нь хэдүүл яг дөрвөн төрлөөрөө юм бичлэгийг явуулцгаая. Тэгэхээр миний сонгосон өнөөдрийн дөрв бол Rex the Robot, Sex Robot. За тогсон. За дөрв маань бол өөрөө амар complicated дүү. Маш олон асуултыг дагуулад энэ зохиол төгсдөг. Бас энэхүү дүүхтэй Rex гэдэг нэртэй дөрвийн талаар яаж Rex робот болж хувирсан талаар бас нэг тодорхой өнгөр. За өмнөх бичлэг дээр ярьсан шүү дээ. Эдний Invisible Universe ч гэсэн Teen Titans шиг өсвөрийн багийнхан гэж. Яг тэрхүү багийн ахлагч буюу удирдагч дүрээр нь робот гардаг. Тэгэхээр комикны эхний хэдэн чаптер дээр роботын яг үндсэн төрх нь бол тодорхойгүй байдаг. Марк буюу Invisible-ийн бодсон боддоор бол энэ бол тийм өндөр оюун ухаантай хиймэл оюун ухаан дээр суурилсан робот юм байна гэж бодсон байдаг. Бүр энгийнээр хэлэх юм бол Invisible ертөнцийн Iron Man илүү ухаантай Iron Man гэсэн. Тэгээ энэхүү зохиолын эхний үед буюу маркет тусалдаг юм юу юм гэхээр homosexual teacher буюу тийм устгал хийдэг тийм робот үүсгдэг багшийг олоход энэ тусалдаг. Түүний дараагаар манай wannabe Justice League гэдэг Guardians of the Globe гэдэг энэ эдний ертөнцийн багийг Omni-Man ингээд тийм хормын төдөд ингээд багаар нустгаа ичдэг. Тэгээд энэ үйл явдлын дараа Cecil буюу засгийн газрын талаас нэг асуудал гарсан юм байна. Guardians of the Globe-ыг дахин байгуулах шаардлага гардаг. Тэгээ хамгийн түрүү чийсэн зүйл нь юу юм гэхээр тэдний доотын баг буюу Teen багаас ураад хамгийн тодорхой мембрүүдийн өрөнгуудаа шууд дэш нь дэвшүүлээ Guardians of the Globe оруулалт. Тэгэхээр үүгээр Guardians of the Globe-ийн ахтах буюу шинэ капитан болж Rob гэдэг дүр эрг ирдэг. Тэр өмнөх зураг дээр жишсэн Flaxen-ы дайн гэж яриад байсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр дахь Flaxen-ы дайны үеэр роботын хийсэн зүйл нь тэр нэг төхөөрөмж байгаа дэсэн төхөөрөмж нь устгангуу тэд ингээ маш хурдан хөксөж байгааг нь олж мэдсэн. За үүний дараагаар бас нэг сонирхолтой болдог үйл явдал нь юу юм гэхээр Monster Girl гэдэг нэртэй бас нэг дүр байгаа. Энэ бол энэ ертөнцийн бас Hulk. Гэхдээ нэг төрлийн хараастай Hulk. Яа гэхээр энэ дүр ингээд өөрийнхөө мангас төрхөндөө хувирах бүрт тэр ингээд илүү залгууч. Энэ зохиол ер нь бол эхлээд нэг 10 хэдэн настай нэг teenage маягийн охин ингээд гарч эхэлдэг. Тэгээ яг үндэ бүр 29 настай бүр маш хөвшин тийм эмэгтэй хүн байдаг энэ бүсгүй. Тэгвэл Rob болохоор түүнд дурлсан нэг төрөл тийм дурдлын шоуха болж хувирсан зохиол ингэж үр. Тэгээ үүний дараагаар юу болсон гэхээр энэ дээр бас нэг тийм сонирхолтой гадна Immortal гэдэг дүр байгаа шүү дээ. Immortal гэдэг дүрийг манай Mauler Twins гэдэг нэртэй хоёр ихэр дүрээ гарч ирэнгүүтээ тэр Immortal-ыг амьлуулсан байт. Тэгээ Immortal буцаж ирсний дараагаар Guardians of the Globe-ийн Captain-аар робот буцаад байха болоод оронд нь Immortal Captain болдог. Тэгээ үүнээс хойш ингээд жоохон тушаад буурсан зэрэгтэй ингээд sidekick-ийн үүрэг оролцоод явждаг. Тэгээ нөгөө romance буюу Monster Girl-тэй хийх ингээ romance үргэлжлээл. Энэ дээр нэг холбогдож байгаа зүйл нь юу юм гэхээр манай Monster Girl гэдэг нэртэй дүр маань өөрөө Rex Explode гэдэг бас нэг дүр байгаа шүү дээ. Gambit байгаа энэ ертөнцийн. Яг энэ Gambit-тэй ажил түүнд ингээд дурлцсан байдаг ингээд тодорхой хэмжээний ингээд тийм баг зэргийн тийм юм явж байгааг нь харсан. Тэгэхээр Rob энэ дээр юу хийсэн бэ гэхээр роботын яг жинхэнэ нэр нь болохоор Rudolph Connor гэдэг нэртэй дүр байд. Тэрээр төрхийн тийм саажилтын асуудалтай. Тэгээд хизээч тийм нарны гэрэл мэрэл хүний ингээ ёсоор амьдарч чадаагүй. Тийм нэгэн дүр ингээ тийм вакуум орчим буюу тийм капсул дотор ингээд гарч. Яг үнцэр робот бол тийм төрлийн гажигтэй. Тэр гажигаа дараханд бол өөрийнхөө hyper intelligent-ийг хөгжүүлэн тийм дрон маягаар ингэж робот бол энэ тэрнгөөр явж идэг гэсэн дүр гэдэг юм. Түүний хийсэн зүйл нь юу юм гэхээр Mauler Twins-тэй хувилдаад Mauler Twins-ээр шинэ бие өөртөө үүсгүүлдэг. Тэр нь ямар бие юм Rex Explode гэдэг нэртэй дүрийг өөрийгөө хуулбарлуулад Rex Explode-ийн баг 10 хэдэн настай үеийн дүрхтэн ойролцоо Rex-ийн тийм клоныг үүсгүүлээд тэр бие рүүгээ шилжиж орох зарчим. За үүн дээр нэмээд нэг маш жижигхэн хэсэг оруулъя Mauler Twins-ийн талаар. Mauler Twins бол ямар учиртай гэхээр тийм цэнхэр тийм мангар том биетэй амар хүчрхэг дүрүүд гарч ирдэ шүү дээ. Суурл. Тэд нар ерөөсөө үхэдгүй. Яаж үхэдгүй юм гэхээр хоёр юм клон дүр байгаа. Тэгэхээр тэдний нөгөө философи нь юу юм гэхээр хоёр клон дүр аль нэг нь өгөх юм бол өөрсдөө дахиж клондод дахиж ийм twins болж хувир. Тэгээд хин нь би хиннийхэн клон гэдгийг мэдэхгүй. Хэрвээ мэдэх юм бол энэ ингээд тийм гамшиг болно гэдгийг мэдээд ингээд хиннийхэн клон байхыг мэдэхгүй. Тэгээд бие биенээ өсөлтсөн маяг. За Mauler Twins-ийн хувьд бол тийм өөрсдөө клондох технологитой юм байна. Тэнгүүд Rex Robot-ийн хувьд бол өөрийнх нь тийм амьдралдаа үзээгүй тийм шинэ биеийг олж авах хүсдэг. Mauler Twins-ээр дамжуул. Тэгээ Mauler Twins-ээр Rex-ийн тийм хуулбар болсон тийм өсвөр насны тийм өөрийн гэсэн биеийг бүтээгээд тэгээ оюун ухаанаа шилжүүлээд тэр биеинд суулгах. Тэгэхээр энэ үйл явдал бол нэг талаараа юу гэж тайлбарлана. Тэр яг үндсэн
Рудольф Коннор буюу робот гэдэг дүр маань одоо үхээд оронд нь одоо Рекс робот гэдэг нэрийг авч байгаа. Одоо робот гэдэг дүр маань Рудольф нь ингээд тэр бие шилжээд одоо зохиол үүнээс шүргэлжилдэг. За тэгээд энэ үйл явдлын яг өмнө нь бас нэг үйл явдал бас нэг хэлхээ мартаж Battle Beast гэдэг нэртэй одоо дүр анх удаа комиктероос гарч ирдэг. Тэгэхээр роботын хувьд бол ерөөдөө Battle Beast-ийн тулааны үеэр ингэж оролцоогүй. Гэхдээ сүүлд нь гарч. Тэгээ яг энэ дээр яг роботын зүгээс хэлэхэд бол гарч ирж байгаа шалтгаан юу гэх нөө Monster Girl таадагтан тулдсан гэж ерөөдөө гарч ирээд ингээ Monster Girl-ыг аварж байгаа маяг юм гарч ирдэг хэсэг. Тэгэхээр зохиол одоо үүнээс хойш ерөөдөө Monster Girl хоёрын татаар одоо баг хайрын түүх бодоо явцдаг. Тэгэхээр Monster Girl ингээд таадагдахын тулд ингээд манай Рудольф Коннор маань янз янзын зүйлсийг хийж эхэлдэг. Тэгэд бас нэг хийсэн зүйл нь юу юм гэхээр одоо нөө сая цувралын үтсэн бол гарсан. Monster Girl одоо тийм шинээр бүс зохиож өгсөн байдаг. Тэр бүсээ хэрэглээд одоо ингээд нөгөө мангасынхын дүрт хувирах юм бол хувирсан дүүн нь болохоор ингээд ерөөсөө хөгшөртүү байгаа. Тэгэхээр Monster Girl одоо дахиад одоо энэ чадварыг хэрэглэж залуужаад байх шаардлагагүй болсон. За тэгээ энэний дараах бас нэг арк нөө Martian arc буюу Марс руу явдаг бас нэг арк байгаа. Гэтэ энэ нь бол нэг тийм сонирхолтой юм байна. Нэг цаг үрхгүйгээ би нэг шууд skip гэдэг. Та сонирхчвол өөрсдөө үзээрэй. За үүний дараагаар юу болсон гэхээр одоо робот гэдэг нэртэй дүр маань яаж Rex робот ба. За Rex-ийн хувьд болохоор юу болсон гэхээр за эдний багийнхан бол ерөөхдөө Invincible-ийг үтсэн бол Invincible-ийн түүх төр одоо нэг систем модалцсанаас хойш одоо Guardians of the Globe маань ингээ хоёр хуваагдсан. Тэгээ нэг тал нь болохоор роботыг дагаа явчихсан. Нөгөө тал нь болохоор Immortal-ыг дагаа явуулсан дөрүүд гээд нэг хуваагдсан байж дээ. Одоо би энэ сууг дээр бас нэг ярих хамгийн том event бол одоо Invincible Wars буюу одоо за Invincible-ууд одоо өөр ертөнцөөс гарч ирээд энэ яг Mark Grayson буюу үндсэн одоо Invincible ертөнцөд дайн гаргадаг. Тэндээс бас одоо үйл явдлынтай холбогдож. За толгойг нь ирэхгүй бол энэний жоох уртаар тайлбар. За энэ үеэр юу болсон бэ гэхээр ингээ нөгөө салаад явсан одоо нөгөө Guardians Globe хэсэг байгаа шүү. Тэд нар ингээд одоо Invincible-ийн бас нэгэн варианттай цүг ингээд тийм үү бараг л маш хүнд үхлийн тулаан хийж ингээд үлддэг. Яг энэ мөчөд юу болсон гэхээр робот бол ингээд одоо тулдаж чадах бүх дронуудаараа тулдаад ингээд хамгийн сүүлийн мөчд ингээд өөрийнх нь яг үндсэн байгаа биетэй дроныг бариад авчдаг Invincible вариант. Тэнгүү шууд тэр үед Rex робот биш одоо Rex Explode гарч ирэнгүүтээ. За ингээд манай найзуудыг ингээд аврахын тулд би чамд зүхтаах хэрэгтэй гээд тэгээ нөгөө хэдийгээ зүхтаа өөрөө оронд нь өөрийнхөө одоо нөгөө хавиргалуугаа гараа зоож байгаа. Зоонгуудаа өөрийнх нь биеийг ингээд сэнэглэнгүүтээ бүтэн биеэрээ тийм одоо тийм sacrifice хийгээд одоо амиа золиослоод Invincible-ийн нэг вариантыг одоо Rex робот болгож Rex Explode болгож ав. Харин энэ үйл явдлын дараагаар юу болсон гэхээр роботын хувьд бол Rex Rudolph бол тэр чигээр одоо өөрийнх нь одоо ментор буюу одоо ингээд нөгөө spiritual mentor гэх юм уу те. Одоо тийм засан дагуулагч нэг ингээд өөрийнхөө үлгэр жишээ болгосон тийм дүр болж. Тэгээд Rex-ийн одоо Rex Explode-ийн одоо ингээд юун дээр оршуулгын яслын үеэр ингээд гарч ирдэг хэсэг нь юу юм гэхээр Rex буюу биш одоо Rudolph Connor буюу робот маань одоо ингээд өөрийнх нь ингээд оршуулган дээр үгээ хэлт ингээд. За энэ миний хувьд бол хамгийн хүндэлж явах хэвээр баатар бол одоо Rex Explode юм байна. Тэгэхээр би Rex-ийн одоо энэ баатарлыг үлдээ ингэж унгамааргүй учраас би одоо нэрс робот бол биш. Би Rex робот гэдэг нэрээр өөрийнх нь нэрийг солилоо гэмээр. Би ясаар Rex робот болж өрдөг лээ. За үүгээр ингээ part 1-ийн дуусгацгаа их урт бичлэг боллоо. Тэгээд зөндөө бас ярих юм ихтэй сонирхолтой юмнууд бас гарч ирдэ. Харин роботын түүхийн хувьд бол хамгийн сонирхолтой хэсэг нь бол part 2 дээр гарах байгаа. Тэгэхээр энэ үрээд бид өнөөдрийн энэ бичлэгийг дуусгацгаая. За түр баяртай дараа уулзцгаая. Баяртай.